За 168 ямар шоу вэ? Гэ байж бити юм асуугаад дээ. Чи асуу. Чи одоо болоо шүү дээ ойлоо. Чи өөрсдөө юмд ингэж алуулж шүү дээ. Асуу цаашгүй. Зонжаарнаа. Кай. Сайн байцгаана уу? За ингээ бүгд хийрээний 3 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор Сайн байна уу намайг золоо гэдэг. Тэгээд өрсөнд баярлаа ямжсэн. баярлалаа. Бөөрийнхий хилтэй хүмүүсийн өмнөөс баярлаа гэж хэлье. Манай бүгдийн хилтэй хүмүүсийн холбоонд та бүхэн анкета бүгдээ дагаж хийж болно. За тэгэхээр өнөөдрийн зочноор танилцуулах юм бол манай UB Comedy-гийн та бүхний сайн мэдих золоо. Пош золоо. Пошос ирсэн залуу золоо бидэнтэй. Залуу золоо. Сууж байна ингээд хэлэнтэ бөөнхий яриг эхлүүлцгээе. Тэг мэдээж бас бичлэг эхлэхийнхаа өмнө бас лайк, subscribe, comment бичдэг бидний дэмждэг хүмүүс бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэг мэдээж бөөнхий хэлтэй залуучтайхан Бянката бүглөө бүүмартаарай. Битүүл. За тэгэхээр золоос хамгийн ихний асуулт би ийм асуу гэж бодлоо л та. Сүүлд нэг уран бүтээд гаргасан байс. Тэр талаараа гоё хүмүүс яриад өгөөч гэдэг талаа. Сумарана. Ер нь бол сүүлийн үед хипхопыг мэдэрсэн гэхдээ хипхоп намайг мэдрээгүй юм шиг үлээ. Уг. Эскерет. Тэсэн хипхоп юу гэж байна? Хипхоп. Аха. Мэдрээгүй. Би хипхопыг мэдэрсэн чи хипхоп мэдрээгүй. Аха. Тэгвэл Хипхоп. сонсч үзээгүй хипхоп хийсэн үү тэгээд. Яг хоо хипхоп гэж хэлж болно л доо. Хипхоп хийсэн. Хипхоп. Mic Train. За тийм өнөөдөр бас 4 сая нэгний үед нэгнийгээ хоохгүй. Гурлаа сайхан гоё 4 сая нэг Үнээл явч. явч үнэ хэл шүү. За үнэ хэлээ. Үнэ хэл мөч. Энэ бол үнэ. Би найз хүн талсан. Уучлаарай. Худлаа. Худлаа. 4 сарын нэгэ. Наш царай нь худлаа яасан гэлтэй. 168 найз хүн толсон байна. Баяргаа. Тийм ээ. Сэвэдэг. 168 ер нь хамгийн сүлд хэр Би удаа асуу. ирчихсэн. Би ихтэй хамгийн сүүлд хамгийн их удаан 2 жил ирчихсэн юм аа. Яг хамгийн сүлд хинтээ хэр удаа. Хамгийн сүүлд бол одоо ирж байгаа. Хамгийн сүлд юу ирхэл гэж бит хэлээч. Хамгийн сүүлж байгаа. Үерхлийг юу гэж боддог вэ? Та амар асуулт. Үргэж байгаа билээ. Гэж. Би одоо 2 жил 3 сартай л 3 сартай ч хүүхдээ явж байгаа юм байна. 2 жил 3 сартай л хүүхдээ явж байгаа. 2 сартай. 2 сар. Манай хоёр тэгэл 2 жил болчихсон. Нэрээ амар удаан өнгөрсөн байна шүү. Вау. Чи 2 жил тэгээ бакалавр хамгаалах юм байна шүү. Тийм одоо тэгээ бакалавр. Тийм одоо бакалавр хам бол тэгээ мастер одоо доктор. Одоо зөв коллеж л өнгөрч. Доктор хүүхдээ хамгаалт юм гэж хэлээ. Тийм лээ. Чи хүнтэй үргэж мөрөх юм уу? Чи үргэх хайрыг юу гэж бод? Би ер нь синглэрээ байгаа үргэхээгүй баг 5 жил болж байна. Чи одоо баг пүүдэр болсон ба штэ. Пүүдрээ. Heterosexual юу? Ямар sexuality вэ? Оо яг баг юу бэлгийн хавталд бол баг пүүдэр гарах болсон штэ 5 жил чинь. Би ер нь Ойлгохгүй наа. Юу н яасан л та хүмүүс чинь тэ нэг юу гей хүмүүс чинь coming out хийдэг штэ тэ одоо гей тэгсэн гэдэг би миний coming out гэсэн бол би гей биш шүү би гетеро шүү гэж хэлэхэд coming out хийдэг. Гетеро гэж үгсэн. Одоо эмэгтэй хүнийг одоо эсрэг хүстэнгээ сонирхдаг. Гетеро. Пүүх эсэг хүснэгээ сонирхт юм. Яа эсрэг хүстэн сонирхт юу? Оо, эмэгтэй хүмүүст цаа. Эсрэг хүстэн зүв ярьж байгаа гэсэн үгсээ тий. Эсрэг хүстэн Зөв буруу гэж юм байхгүй шүү. зүв жаа. Тийм амар LGBT friendly байгаа шүү. Би бол манайх гоё LGBT friendly event-үүд зохион байгуулж байгаа. Тэгэхээр нэг хэд хэдэн газар байд юм билээ. Тийм баарнууд ч юм уу, лаунжууд. Тэгээ газруудад event зохиож байгаа. Тийм болохоор тийм хүмүүс надтай нэгтэй холбогдороо. Тэгээ бид сайхан алж өгнө. Энэ реклам уу? Гэхдээ зүгээр уриалж байгаа шүү дээ. Уриалгуу тийм. Монголд бас тэр LGBT тэр юу хүмүүс жоохон хэцүү байдалд байдаг юм бэ л дээ. Ялгуулан гадаахт интергээд. Жишээ нь Оросд бол одоо сайн болчихсон. Оросд бол зүгээр Путин ахмаасаа эсвэл гейүүдийн хоорондоо гэрлэлийг хориглосон шүү дээ. Хуйлаараа. Энэ тэгтээ сайн бас тэр Орос жигчнээ саяхан бод. Жигчнээ хүмүүс иргэцчих чинь эсвэл их зүсчдэн гэсэн үг эсвэл энэ зүгээр яг тэр бол маргаантай хэрэг. Аюу сайн. Польшд яад юм болоо.
Пошто гэхдээ би өөр нь юу гэж бодож байгаа юу гэлээ гадаадад өссөн одоо Азууд ч юм уу эсвэл монголчууд ялангуяа Европт одоо LGBT хүмүүсийг ойлгож болно ягаад гэвэл нэг арьс үгний ялгуурл тодорхой хэмжээний байдаг болохоор ааха. Тэгээ пошт яг юу гэвэл юу арьс үгний ялгуурл болон тэр хоёр яаж холбогдоод байгаа гинэ? юу арьс өнгөөр одоо жишээлбэл чи одоо Аз гэж одоо чамайг арьс өнгөөр ялгарлах юм бол тэгэнгүүт нь одоо жишээлбэл гей хүмүүсийг адилхан одоо жишээлбэл чи одоо гей шүү чи ийм тийм гэхээр бас ерөнхийдөө адилхан мэдрэмж байдаг. Жоо racist хүлэн зөвшөөрөх ялгуулан гадуулалт гэсэн үг шүү дээ. Ер нь бол пост бол ер нь сонин болсон шүү. Ягаад гэвэл баруун Европ, зүүн Европын дунд нь байдаг. Одоо баруун Европын орнуудын зарим соёл нь байгаа. Тэгсэн мөртлөө одоо зүүн Европын славян орнуудын соёл нь бас байгаа. Тэрүүгээр нэг тийм одоо хутгалцсан гэж хэлж болно. Хутгалцсан юм уу? Хутгалцсан. Слав сквад гэж болдог юм. Луис багада поштс би энэ талаар бас хүмүүст ярьж байгааг би 2 дугаар ангитай л 3 дугаар ангид поштс манай пост гиви маань хайн жимс өгдөг гэсэн би жимсгүй орноос ирсэн болохоор анх удаа жимсаад нэг хацаад бүгдийг нийтжсэн тэгээ сүүлдээ затгаад нэг хацаа хийдэг болчихсон. Ер нь тэр хугацаанд пост тахта сургуульд яваагүй юу? Гэртэл байсан. Гэртэл байсан уу? Дүүг аваад хөглөө дүүдээ хоол хийж өгөөл. Шанхад нэг жил амьдарч чад Монголд хурж ирээд. Ни хао. Ни хао ма. Ни хао ма. Во ши минзui да хай. Чи яаж мэдтий? Мань санхуд хятадны анги санхуд. Тийм. Би чаа. Би чаа хятадас хийсэн бол гэж бодлоо шүү дээ. Нэг семестр үзсэн юм аа. Жоо цус Монгол цус жоохон болиглаад нэг үү юу? Болиглаад. Жоо хятад үг мөксөөс ч Монгол цус. Яа Монгол шход нөө. Чих Монголгаа чих нүгөө. Чих Монгол. Наач Монгол өмсөг байж. Тийм. Хөмсгний гаш. Тийм да. Тэгээ чи яг ингээд Монголд ирэхэд монгол хэл жоохон муу шүү дээ ер нь. Ер нь сайж. Манай хоёр бол монгол хэл тэ өсөхгүй. Чи бол монгол хэл баг муу юм биш тэ. Тэгээд сайжрах хугацаа юу хэцүү байсан ямар байсан бэ? Анх Монголд ирэл миний яг баримталж байгаа философи байсан мэй гэвэл би яг одоо Монголд ирж байгаа болохоор хичнээн гадаадд амьдэрсэн. Өглөө Монгол нийгэмдээ зохицох ёстой. Тийм болохоор бас Монгол одоо ахуйн талаас сурж аваад тэгээд ерөнхийдөө багаар монгол хэл бол сайжраад байгаа л гэж бодсон. Ер нь бас тэгж манай найз нар ч гэсэн хэлж байгаа эсвэл хүмүүс ер нь золоочны монгол хэлчин сайжирж байгаа шүү гэхээр гоё мэдрэмж авдаг. Тэгж байж шүү. Сайн сайжирч байна шүү. Удахгүй хоёр ах шиг болно доо. Сайжирч байгаа мань хоёр шүү болчихгүй доо. Гайг баху. Ас Монгол хятад байжээ. За энэ талаас л төхөөс Монгол хятад ямар тийм ялгаатай залуу хүмүүс те. Ос Монгол залуу, гурван залуу, хятад гурван залуу. Би олсон нь л төхөө. За би хятад нь болоо. За би Монгол нь болоо. За би хятадын өвөр Монгол нь болоо. За хятадын өвөр Монгол л зэ. Өвөр Монгол залуучууд жинхэнэ мэдийг сонсд юм бил ч те. Тийм манайс жинхэнэ дефенд гэдэг л ч те. Би дээр нэг хоёр өвөр Монгол залуутай Сеул пласыг одоо сасан шоудал явьсан баг. Тэгэл гачаал ваа маа хотой штэ үдтэй хойлог гурлаа зуг авах юм байгаа. Айгүй их залуучууд гэдэг санагснаа да. Амар тийм гоё нээлттэй. Манайх нэг одол бас айгүй гоё нээлттэй хүмүүстэй гоё хацчааддаг юм соёлтой юм санагцсан. Гоё. Манайхан муу гэж байгаа юм биш штэ. Гэхдээ ер нь манайхан мундаг л та. Манайхан айгүй мундаг штэ. Баг би очиж зуг авах л штэ. Тэгээ Монгол хятад Орос 3 байлаа. Тэгээ одоо яах вүлээ? Одоо тэгэл ямар ялгаатай байл гэж яг залуучуудын соёл одоо тэгээ нэг үндсэн барьчих л да одоо жишээ нэг жишээ одоо бодит жишээ хурж болмоор. За тэгвэл хэдүүлээ. За хүнд ингээд тусалдаг штэ. За ингэж одоо жишээ би Монгол зөө. За би ингээд тооёос тусламж гойвол той хин над туслах. Энэ одоо юу асуулт юм онцгой таагаад байгаа маяг. Өнгөө явах гэдэг юм ааш. Сайн аа за. Тий хятад бол яг амар юм лээ. Би нөгөө нэг юунд Бээжинд явж байхад би нөгөө нэг яг Монгол руу буцах гад тийм төөц яаж хятад л байхгүй бол тийм хэцүү шүү дээ явахгүй шүү дээ. Тэгэл хятадтай ингээл таарал ингээл туслаач нэтийг бол айгүй ингээд сайн улсаас нь тийм тушаацсан байт юм. Гадаадууд тусал гэдэг тийм тушаал гарцсан байт юм мэдгүй амар юм найс ингээл туслаа айлах туслыг л нэг ах ингээд ажилдаа явж байгаа мөртлөө гэж ажиллаа баг хаянгуутаас ингээд дагуулж явж автобус тэнцээ ширнэ эднээс ингээд дагуулж яваад ингээд байн хамт яваал ингээд одоо яг хумаах гэл уцаа явуулж мөрөл ингээд амар тусалт юм бэлээ.
гэж санагдсан. Харин би бас Оросд байхад бол Орос ахнууд бол яас л Япохой. Оросууд нөгөө нэг өөрсдөө ингээд юм том гүрэн тэрэндээ ингээд залуучууд нь ч тэр ер нь ингээд бүгд өөртөө ингээд бадам юм дайнд ялцуус шүү дээ бүгдэн дэлхийн хоёрдугаар дайнд ялцуус тэгэл зүг тэрэндээ байд юм аа тийм их хүн байл жоон гадаад чи Орос хэлсэн англи мангли нэг чи Орос хэлсэн тэгэл хэдүүлээ хоёрдоо мэри баг тийм жоо тийм ажиглагдсан хөө тэгэхэд би яг тэр үед би яг Монголыг зүгээр ингээд шууд Чингис хаан сэргээл тэгэл зүгээр дайлаа мэдэлж бодчихсон нэр Дайлаа мод. амар Арга ингэсэн биш үү? Вы не говорите по-русски? Тэг яг Нехорошо. тэг яг л юм би А водку вы пьете? Водка. Давай, пьет водка. А вы водку пьете, да? Водка, о, давай. Би яг 3 жилийн өмнө яг Монголд хурж ирээд Улаанбаатарын яг байршлыг сайн мэддэг байсан. Тэгэл нэг таксинд суугаал таксинд жолооч явах хэлж байгаа. За би Богдар руу явъя. Тэгээ Богдар гэж мэдгүй байсан. Тэнгүүч намайг нэг Сапоро одоо буулгаж байгаа байхгүй юу. Тэгэл Богдаас чи юу лээ? Би бас юм мэдгүй. Богдар яа нэ? Юу нэ? Өний лалын юу байгаас лалын исламын сүм баристад байгаа одоо баригдаад тусаагүй байгаа. Тимэти. Тийм Богдар. Тийш төмөс зам шүү дээ тий. Тэр авин юм. Тэг манайд бас нэг амар юм чинь нэг локейшн нэг байдал жижиг юм болохоо тийм ч тий. Годомжууд байдаг шүү дээ. Одоо шинэ та хоёр годомжуудаа мэдхүү. Би бол хэдхэн л годом сүүлийн годомж өөр юу гэхлээ. ЮНЕСКОгийн годомж. Чингисийн үеийн чөлөө. Жамянгүрийн годомж. Яасан юм. Тэр ийм хүмүүс жоохон мэдтгүү те манайхаа. Яаж мэдх юм бэ чи хэрэглэхгүй юм чи. Тэгээ монголчуудын яг газар зүүн мэдлэг амар мундаг гэдэг чинь уцаар ярангуудаа за тэрний хажуу тэнцээ байнгууд нь яг тэнд байгаа юм аа. Стен зүг мэддэг байх юм бол бас хэцүүтэй. Тэгээс за тэр ч. За чи юу хятадаа хөөе. Чи юу чи Орос шүү дээ. Чи Орос лөө. Чи Орос. Чи Оросод юу наа сууд чи их мундаг шүү дээ. Ахна. Өгч биднээс тусалдаг. Би хайтай. Тэгээд юу л да. Одоо залуучууд нь маш ийм одоо урлагийн салбар дээр гэх юм бол амар чанартай продакшнтай болсон байна л да. Тэгээд чанартай продакшн нь аль болох залуу үеөө гэж хэлээд байгаа байхгүй. Одоо тэр амар мундаг чанартай продюсер продакшнууд нь дандаа одоо нэг 2004 оны хүүхдүүдэд дуу хийж өгөөд тэр нэг кино шиг клипүүд гаргаж өгöd байгаа байхгүй. Тэр бол бас яалтч хөгжил гэж бодож байна. Тэгэхээр тэр продакшныг одоо хийж байгаа Мосфилмд ажилладаг байсан хүмүүс 2004 оны хүүхдүүдтэй ажиллаж шин гэдэг чинь тэрийг ингэж дэмжиж ингэж яасан. Мосфилм гэдэг чинь үжээ. Представляет гэдэг үгийг оолж ирсэн. Үжээ, Канес фильмээ юм уу? Тийм шүү дээ. Тэднээс чи одоо клип хийж ш. Тийм үү? Тийм, тэднээс чи ингэж нөгөө нэг дээр үеийнхаа ингэж хайлсараа зөө. Дээр үеийн тэр нөгөө нэг паналтай хайлсараа клип хийнгүүд чи паналтай гэдэг юм ээ. Паналтай. Тэгээ тэр нь одоо залуу трап хийж байгаа ч юм уу тийм жоохон хүмүүсийн клип хийгээд өгөхөөр шууд ингэж дэлхийн стандартын амар сайн контент болчих жоох. Тэгээд амар том зах зээл чиг. Надад ч амар сонирхолтой үзэг мэй. Сүүлд нөгөө нэг скриптонит яга бүгдээ бэлтгэлээ. Скриптонит чинь Казахстаны рэпер шүү дээ. Тийм. Тэгсэн чинь сүүлд 2004 гэдэг цомог гаргасан байлээ 2020 онд. 2020 гэдэг цомог. Тийм. Тэр цомог бол шал өөр илээ. Скриптонит ч юм тийм сайн гэж боддгоос хэвгүй. Тэгсэн чинь сүүлд тэр 2004 гэдэг цомог дээр бүр амар сайн продакшнтэй хийж өгсөн байлээ. Тэгээд тэр дууны чанар манаар бол одоо үнэхээр гайхалтай болсон байна. Яг хөгжил тэнд ингэж бий болгож чадаад байгаа байхгүй юу? Ягаад ч юм. Тэгээд тэр нь ингэж биднээс дооч ирээсэ гэж би хүсдэгэ. Дооч ирэх хөө. Тийм. Минь гоё. Киноны компаниар ч тэгээд клип хийгээд өгөө. Цом гаргаж өгье гэж хэлээсэ. Владимир Ильевич 168 хэллээ. Дуул бас дахин дуул. За Монгол хятад дуусна уу? Тийм юм л болд юм дөө манай гол очоо. Тэгээ тэр гоё тэр нэг бүр дээр үеийн одоо тэр юу лээ? Соёл ямар фильм гэлээ ч Мосфилм уу? Мосфилмийн хэгч маань гоё амар продакшн ажлын юм хийж нэх юм бас. Амар. Би сая Facebook-ийнхаа юун дээр нэг юм хуучин memory гарч ирдэг штэ. Ширсэн постууд гарч ирдэг штэ. Тэрнээ би 2013 он Франц
заав нэг л өдөр Франц явандаа л гэсэн байсан. Сайн маань өнгөрсөн 100 Франц явсан. Тийм ээ чи чадчих. Франц хааш авсан. Парис. Мэн тийш нэг тэмцээнд авах байсан байхгүй. Гадаад Парис тэмцээнээс урилга ирээд. Гэстэй оролцооч гэдэг урилга ирээд. Тэгээд найз хүн дууцуг аялангаа Европын аялангаа яваад тэгээд тэмцээнд гараад яг тэмцээнд байхад гэт хүн гээд амар мэдгүй би яг тэр яг нэг юм миний өөдөөс миний үздэг тэгээд ингээд шүтдэг ингээд дагаж дуурайж бүжиглэж надад ингээд инспирэшн өгсөн ингээд яг байдалтай оноолтой гараад ирж байгаа. Оноолтын зарлаа үзээ. Бүгд 2 өдөр би ингээд стресс жоох ингээд за хинтээ таасан юм бол хэн байгаа бол гэж. Тэгс чи яг өөдөөс манай файналд үлдсэн манай сириз гээд манай амар ах. Тэгэл яг гарч ирдэг юм лээ. Тэг яг тухайн үед бол ингээд паникнд жинхэнэ утгаараа паникнд ороод тэгэл би юу хийсэн сандгүй шүү дээ. Яг яаж бүжигсэн сандгүй шүү. Тэгэл нэг мэдчих яалагдсан байс тэгэл. Ингээл болоо мó. Тэгтээ яг яалагтаа дуусаад нэг амьсгаа авсан тал гэдэг аим шар хөдлөл. За нэг дахиад нэг боломж олгочихвол би стик гална гэл. Яг үзүүлээ харуулъя гэсэн юм гаргаж чадаагүй. Одоо тэгтээ яг юм нэгээ дуусахгүй. Монгол цус байна. Өгшлүүлнэ. Чи чадна. Чадна. Тийм ээ. Чадна. Гэн. Чадна шүү дээ. Би нөгөө нэг 18 тагаас хойш бүжиглж эхлээл яг донтоол гой дуртайгаал тэгээ шууд техник зорилгоо шууд дэлхийн аваад нэг зорилго тавьчихгүй хөтөө мэдхгүй яаж явж байгааг мэдхгүй тийм том юм өгсөн мэдхгүй. Тэгтээ тэр надад айгүй юм одоогийн бас надад айгүй нөлөөсөн гэж боддог ш. Өөртөө том зорилго тавиад тэрний бодлоо хичээг яваад хаа ингээд наанчлалт ингээд бууж байгаа хөө пад гэдэг. Тийм шүү дээ. Паги гасан шүү дээ. Тэний яриад байсан чи би одоо жишээл программист болох уу бүжигчин болох уу гэдэг нэг асуулт тавьж ирсэн. Тийм. Тэнгүүт нь яг чи яг хизээ одоо энэ би бол одоо бүжиг одоо миний намайг одоо удирдаад миний цааш миний амьдрал нөлөөлөх юм байна. Энийг би хийх хэрэгтэй байна гэж ойлгосон. Айгу удаж ойлгосон шүү дээ. Би яг уг нь яг сургуульд орох үгүй юу гэж байгаа л за заарыг л за ялч суух хэрэгтэй л хэцэг гэр бүлийн таамд орж ирэл ах тэгэл мэгжлэг бол явахгүй гэл тохиолч тэгэл бүжиг гэдэг юм уус байгаагүй тийм соёлж рэп гэдэг ахнад л байсан тэгэл өөр юм байхгүйсэн юм чи тэгэл явж байгаа сүүлдээ тэгэл за ер нь 3 жилийн дараа тэгэл яг ухаач юм за ер нь болио ер нь чиг дуртай юм энийг бол чадахгүй маань болио л Тэгээ бас маш зөрөг шаардсан байна шүү дээ. Яг ихэнд бол амар хэцүүс би яг бүжиг заагаад бүлтэн 1 сар хичээл заагаад анхны авсан цалин 25,000 төгрөг 70,000 төгрөг авчихсан. Тэгэл тэр мөнгө яг тухайд вау л ч юм вау Мөнгө олчлаа шүү дээ. Тэгээ гол нь би амар тэр ажлын юм одоо шинэ ингээл аллаа гэл өглөө босвол тэгээ fuck ажил гэж юус бодож байгаа. Ажил let's go. Хичээл. Бүжиг гэл яг тийм дуртай явжсан болохоор тэр алсан мөнгө зүгэл их гоё бай нэг тийм сонирм биш байсан л та. Started from the bottom now we're here. Yeah. Тийм ээ яг л start from bottom. Яг доороос л эхэлсэн. Тэгээ анх бас нөгөө яг энэ бүжиг бас яг анх нөгөө нэг юм street dance тэр яг юм юмыг бас оруулж ирсэн найз нөхөд бас тийм байдаг тэр дундаас бас ингээ болсон хүмүүс зөндөө байгаа. Ингээд одоо хүртэл явж байгаа хүмүүс залууч зөндөө байгаа. Сонин Тэнгисийн ууд ерөнхийдөө Тэнгис хизээ 168 гэдэг одоо тэгээ уран бүтээлч болоо тэгээд хизээ энэ уран бүтээлч болоо гэж манай бүүнкээр жоохон эсэргээр болоод нөгөө за чи 2 зочин болчихдог. Би болохоор кайшиг Монголд байдгүй шинэ юмыг оруулж ирэх гээгүй. Зүгээр байдаг байсан. Гэтэ устцсан Януу нариг гэдэг гоё юм байдаг гэсэн шүү дээ. Хамгийн гоё юм шүү. Тэрийг ингэж гаргаж ирэх гээл тэгээд бас нөгөө нэг би өөрийнхөө хиймээр байгаа юм хиймээр байна. Би энэ юмнуудыг хиймээр байна гэж бодоод тэгэл тас гээл хийж үзээл. Тэгээд хийгээсэн. Тэгэл нэг өдөр baby гэл болчихсон шүү дээ. Тэг болоод байгаа ч юм мэдэхгүй л яа. Тий болно ч тийм. Явж байгаа тэгэл нэг өдөр болно доо. Миний хувьд бол за нэг ажлынхаа хажуугаар комеди хийж байгаа. Тэгээ комедигийн түүх анх пост 2014 онд яг төрс өдрийнхаа 2-7 өдрийн өмнө англи хэл дээр явж байгаа одоо нээлттэй микрофон open mic өөрийгөө бүртгүүлээд за ядаж өөрийнхөө ядаж тэр open mic нь яг миний төрс өдөр болох ивент тэр ивент нь бүртгүүлэнгүүтээ за би хэрэг бүртгүүлсэн болохоор би одоо морихгүй тэгэнгүүтээ яг англи хэл дээр open mic дээр нь өөртөө төрс өдрийн бэлэг өгөөд
комеди хийж үзэнгүүт нь хүмүүс бүр амар инээгээд намайг шоолсон болов яагаад ямар ч шинэ. Тэгээд дараа нь ерөнхийдөө нэг шинэ ертөнц нэгж байгаа хөтэй. Би бас юм хийж юу болох юм байна штэ. Тийм шинэ ертөнц нэгс шинэ ертөнц яаслах шүү. За чи өөрийнхөө мөрөөдөжсэн юм ингээ хийж үзэнгүүтээ тэгээд тэр нь тодорхой хэмжээнд ингээ яаслах шүү. болох юм бол Goosebump гэж тэ гэсэн чи. Би бол тэгт яг бүжигт орсон яг бүжүүл яг шинэ ертөнцөөс надаа зүгээр л юм зүгээр л адал явдалтай зүгээр юм амар том цохиолтой зүгээр юм кино юм уу олон ангит 500 ангиттай юм аниме Наруто шоу гамч. Чи одоо энэ мэдрэмжээ одоо бүжгээр илэрхийлдэ энэ. Гэтэ яг зүгээр энэ хэсгээр хөдөлгөөд Наруто юм да. Тэгээ нэг хэсэг бүр амар гэсэн ингээл юу ч мэдгүй хөх тэгэхээр анханаас сураад найз нөхдөд болоод хүмүүстэй хоорондоо юм дайсантай өсөлтөгчтэй болоод өсөлтөгчөөд ялж малаал ялтын мэдрэмж ялагдлын мэдрэмжийг амтж мадлаа. Тэгэл баг шэмэфтэй болоо. Тэгээ бүгднээс ингээл гоё юм сургаал хамт ингээл үүдүүл амар болж байгаа ч гадаа тэмцээнд орж амар амжилт үзүүлээл тэгэл ингээл бүжгэлж байгаа залуучууд хааж маал ингээл инээч хажуугаа нөхтөл гэж яаж байгаа. Бас амар гоё юм гоё юм таашаалтай юм гоё юм гоё ертөнц гоё юм. За 168 энэ чимийг сайхан нэг яруу найргийн дөрөв мөрд явж байгаа ч гоо. Надад болохоор бас яг тийм гоё шинэ ертөнц нэгдэжсэн. Тэр нь болохоор бас надад бас ийм потенциал байсан биш тоо би чинь ийм түнгээ би өөрийнхөө ертөнц ингээ өөрөө бүтээж байгаа өөрийнхөө ертөнцийг аваад ирж байгаа шүү болж байгаа. Өөрийнхөө хийдэг өөрийнхөө доцоо байгаа юмараа амьдсаж байгаа байхгүй. Тийм л яг гоё боломж гарч тэр нь бол маш гайхалтай. Тэгээд шал өөр ингээд өөр конфиденс олж ирэл өөр ингээд бүх юм өөр болж байгаа юм чи. Нэг юм суур конфиденс олж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ямар нэгэн шалтгааллахгүйгээр би өөртөө итгэлтэй. Өөрийгөө би баталж байгаа байхгүй өөртөө хамгаал. Тэр нь хамгийн гоё юм лээ. Гоёлаа. За. Хойлоо байраг зүгээр нэвчүүлж тааштай шүү дээ. Яс анхны өдөртөө эмгтэй үнтэй харьцаанд орсон. Бөөхи полч яриа нэвчүүлж тааштай. Шинэ ертөнц нэгдээд дараа нь бас урд нь хаагдсан л да. What? Шинэ ертөнц нэгдээд шууд хаагдсан. Эмгтэй үнтэй юу ясны дараа юу? Өөрөөр хэлбэл 10 секунд гэж ярьж байгаа. Тэгээ 5 секундын хоол байдаг л. 5 second оо. Вау. Тэгтээ уусаад ихнийх бас тийм л хэдэг үстэй. Манай бол ихнийх дээр бол 10 минут болсон. Дөөсөө мод ихтэй зүгээр мичмэс. Бараг тайлж явахтаа л. Үлцэж мэдгүй. Шууд өмнөө татаад сүгэ өгсөн гэж. Үнсэлцэж баг гэртээс хэлсэн шүү. За дүүсээ нэг тийм болох шүү. 10 минут талсан. Жилд бол миний нэг аваг болжмор байсан л да. Болжмор. Наа баг. Би гар ингэ суудаг байхгүй юу? Гар суудаг. Ийм abilityтэй байна. Оо, чадсан юм шиг би чадахгүй. Энэ хоёр болж байна. Ийм амт болж малдаг. Аяа. Тэгээ яг энийг харж байгаа лагд өгс нэг бүргэд гэж очилдог байсан. Бүргэд үү? Тийм ээ. Тэгээ яаж авч тэгээд нэг зодож зодуулсан ч болж байна. Болж мө гэдэг очтойсэн. Болж хөөндөө боолхон дуртай та. Боолоо тийш янистик дээр чамааг авда хийлээ. Нэг сэргийн жок гэдэг чинь тэнгууд найзахтай болсон дараа одоо тагтаа болсон гэж байна. Зөвхөн найзхандаа болсны одоо тагтаа болсон юм зүгээр юм. Энэ жок юм мэдгүй. Зөвхөн за гайхалтай жок байлаа. мэдэж байгаа. За нэг гоё яач өгч төгөө. Зөв. Тийм ээ. Юу н офис дээр ганцаараа ажилладаг. Ганцаараа. Ямар амар сайд. Тэнгүүд нь манай найз нар над руу хаяа нэг ажлын цагаа юу яар залгангуудаа би хэлдэг. Би битгий залгаад байгаа шүү дээ. Манай одоо хуралдаж байна. Гайхалтай. Өөртөө хуралдаад. Тийм ээ. Санийх ихтэй амар deep байла. Жохон хүндэгтэй юм шиг. Гэхдээ нас аагаас тийч бол энэ нэг сплит хийдэг чинь нэг юм тоцоо ингэж өөрөө хоол хийж цаа ингэж харснаа.
Сайн уу зулаа байна. Гэвч золоо болж байна. Тиймшгүй шүү дээ. Тийм аим шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Йоо. Тийм хүмүүс гэхдээ амар тийм. Сулаа тэгж хэлжээ. Чи болооч. Тийм амар тийм тэгт хүмүүс байдаг байхаа тэгтээ. Би тэгтээ бас хаяа бэлгүүн болчихсон шүү дээ. Ямар бэлгүүн? Ми жигний бэл. Нэг хасъя. Зөөр юм байна. За let's go. Жигнэрээ нууч юм. Таяа надад ингэж хаадан бэ. Би ямар боо. Шамаас юм асуучстэй. Тийм би чамд өдөрж харж байна. Чиний comedian life биш үү? Одоо comedian хийж байгаа. Энэ талаараа бас үзэгчтэй болондоо бас хүмүүсийн мэдгүй fact-ийн талаас ч юм уу те. Мэдгүй fact одоо. Тийм одоо чамд байдаг те. Бас юм зөв fact байгаа штэ. Чи хизээч тэгж байгаагүй ч юм уу те. Хизээч тэгж байгаагүй гэдэг тийм. Наас нэг сонирхолтой факт гэвэл өвөр Монголд анх одоо Ар Монголоос анхны комеди хийсэн хүн болсон. Болгарт бас ерөнхийдөө анхны одоо Монгол комедиан англи дээр комеди хийсэн гэж хэлж болно. Гайхалтай. Өвөр Монголд комедиан хийхэд хэр хүмүүс хүлээж авсан байж чамаг. Гоё хүлээж авсан. Гэтэ юу гэвэл яг бэлдсэн жоко яриаггүй яг зүгээр яг тухайн моментын өдөр үдчихсэн хүмүүсийг роустлингууд нь яг одоо хурж ирсэн. Гэтэ амар сонирн бас ягаад гэвэл яг өвөр Монгол нэг бааранд орсон. Тэгвэл бааранд оронгуудаа яг Монгол баар байсан одоо Хөх хотын хүүхдийн зуу гэж хэлж болно. Хөх хотын хүүхдийн зуу. Хүүхдийн зуу. Энийг Монгол баар өвөр Монгол баар руу ороод тэгээд баар руу оронгууд нь хан ман дээр нь те морины хивс Чингис хааны зураг мураг амар гоё мэдрэмж аваад тэнгууд нэг баарны бармын дээр нь очиод бас сайн байна би ингээд Ар Монголоос ирсэн маа тэгээд танаа энэ тайзан дээр чинь нэг stand up comedy үзүүлбэр үзүүлж болох уу? Бүр зүгээр тэгж татсан юм. Тэгж асуусан. Үлэгдэж юм уу? Тэнгууд нэг бармын надад харангуутаа зүгээр тийм явж байгаа. Болно та тэгээ өөрийн биеэр алтхах уу? Хайоо. Өөрийн биеэр алцсах уу? Өөрийн биеэр алцснаа. Тэгээ өөрийн биеэр алцсан шүү. Алцсан ч гэсэн. Чи нэр шинэ жилээ дээр хідэн муужгаа дуулсан бэ? Оо бист муужиг дуулж гисэн. Дуулаалсан мэдгүй дуулаалсан тийм мэдгүй бах мөнгөтэй болол яваадсан. 180 удаа муужгаа гэж дуулсан шүү дээ. Оо. Сүлдээ зүгээр Монголд өнгөтлөө бодид хөөе. Тэгэл яг нэг вэж чаа болчихгүй. Яа бодид хөө ямар хэцүү. Гэтэ юу амьдаар дуулж ирсэн бас ам барьж ирсэн үгүй юу? Амьдаас би ч 100% амьдаар дуулдаг шүү дээ. Чи хоолойч тэгээ гахаа болов 180. Асуудалгүй би тэгэл авьяастал юм билээ. Оо. Би нэг шинэ жил дээр юу дуулах гэж явсан. Аха. Дуулах гэж явсан. За. Тэгэнгүүт нь энэ манай нар Санти хөдөлсөн. Мамбо Санти мэдхүү. За, Мамбо Санти. Шинэ жил хөдөлж ирсэн. Аха. Тэгэл юу яг нэг тайзнаар гарах юм надад хэлж байгаа юм. Цолооч юу ам барьчихл та. Тэгэхгүй мань ам барихгүй би яг өнгөөрөө дуулнаа. Нэмэлтээр дуулдаг. Тэгэнгүүт нь Санти надад гоо за тэгдэг. Тэгэл микрофоноо барайл тэгэл яг ингээл тайзан дээр гарсан чинь микрофон ажилтгүй тэгэнгүүт нь юу энэ YouTube-ээс миний дуу яваад идэг. Тэг баг 3 минут ингээл амаа хөдөлгөөд идэг гайхаал тэгээд бууз тайзнаас буунгуудаа мэдгүй бас тий. Ой Санти маний чинь юу микрофон ажиллахгүй шүү дээ. Йоо мань унтраасан шүү дээ. Алд хүчээр ам барилдсан. Гэтэ мэдгүй бас тий. Би нөгөө нэг мэдэрсэлтэй уран бүтээлчийн хувьд бол яг үзэгчтэй хүмүүс үзэгчд мэдгүй бас тий. Үзэгчд цогтой байсан л да яаж мэдэх вэ? Мэдэх юм уу гэхдээ. Би шинэ жилээр бас бүжгэлж халтаа хийдэг хэвгүй юу? Оо тийм үү. Штэ. Слад гэсэн штэ. Ташаач бүжиг байна гэж байдаг юм дөө. Болдог бол зүгээр проект тавьчаа зүгээр хараа суучих сайхан гэдэг. Тааш тийм байдаг юм уу? Тэгэл дээр нь алжгүй. Нэг өдөрт 7 гац үржил тэгэл дуус хөстэй gaasгүй ч хөлөөл сандчихгүй. Би бас хөстэй gaasгүйгээ хоолоо болдог гэдэг. Тэ нөгөө нэг амаа барьж байгаа ч гэсэн би бас нөгөө гол чинь би тэгээд бүжгэндээ шүү дээ. Би бас яг энэ хэлж байгаа байхгүй. Бүжгэлээд одоо шин 10 үнэтэй бүжгэлж байгаа байхгүй. Тэнгүү тэр дунд ингээд цалин ингээ мөнгө хаяа штэ. Тэр 10 хуваадаг байхгүй. Тэгэхээр бүжийг үнэлдэг болооч гэж би бас хэлмээр байгаа байхгүй энэ шин. Цалин өгж байгаа бол үнэлж байгаа юм биш үү? Үнэлж байгаа. Тэгтээ тэр чинь амар муу дутуу үнэлж байгаа байхгүй. Одоо шин нэг дуу чинь дуулаад
ингээл авдсан штэ. Зомжны мөнгө аваад. Тэр авж байгаа мөнгийг нь 10 хувааж өгдөг бүжгэлдэг. Тэгэхээр ганцаараа бүжгэлнэ гэж бол байхгүй. За. Тийм л энэ таашсан. Цолоог ахыг л хэлмээр ах хөг нь. За тийм. Хойлоо л ярьчих. Тийм ээ тийм. Саа. Тэгвэл доошоо гэж яах вэ? Чадна. Ай 4 сарын 1-ний цалин бууна гэсэн. Ямар гоё. Гоё энэ. Сайх шүү. Тэгээ одоо цалин бууж байгаа юм. Газрууд ажиллаж байгаа газар байхгүй юм шүү. Яа тэгтээ энэ сэдвүүд ихтэй амар сэдв байна. Өвдгөж орж ирж байна. Бүкснүү нэг. Шууд сөн хямраач төө зүгээр шууд зүгээр. За яг үндэ над хамаатай байна. 100 дуучсан санаач төө. Тийм үү. Гэтэ корона одоо өлөлт хүн 4 сар ингэ хэлчихдэг. Корона байхгүй үстэй. Мууд байхгүй үстэй. Яг хөсөд байгаа. Хөсөд. Хадад өвчин суудсан. Одоо над тамаагүй гэдэг ч одоо залуучуудын нийгмийн олонх дэмжих хөдөлгөөн шүү дээ тий. Надад тамаагүй ш надад тамаагүй. Тийм. Ойлгож байгаа. Тэгээд надад хамаатай юм уу? Тэгээд тэр нь болохоор одоо Монголын залуучуудын нийгмийн ололцоо бид нар баг гэж өөрөө хэлээд байгаа ч гэсэн яг үүндээ баг байгаа мó эсвэл бос тусууд ямар хуу байгаа. Тэрийг судалгааг нь үзэх ёстой. Одоо өмнөх одоо хандлага жилүүдэд ер нь одоо тий 18-аас 30 насны хүмүүс судалгааг хийж ашиглаж ямар идэвхтэй байсан бэ? Тэгэнгүүтээ босд одоо насны ангилалтай харьцуулах юм бол аль нь илүү судалгаа гэж юу юм биталт юм уу? Биталт гэж байна л доо. Судалгааны судалгаа ихтэл юм байна. Ер нь залуучуудын олцоо гэж юу юм бэ? Юу гэж энэ залуучууд бодлоо штэ зүгээр тодорхойлт битээ. Залуучуудын оролцоо ер нь залуучуудын оролцоо бол хогоосоо таях. Гүүштэй андаа. Тийш яг одоо их оронч үзэл гэж юу вэ? Хогийн сон таях. Цэвэрч байдал гэж юу вэ? Хогийн сон таях. Амьдрал гэж юу вэ? Хогийн сон таях. Тойрдтой залуучуудын оролцоог яг юу гэж одоо хогийн сон таях гэж. Хогийн саваа хогн таях гэж бодож байгаа. Гайхалт. Энийг та баг нэг тийм жоок хийж болох юм биш үү те нэг юу нэг эрэгтэй хүн ингэж хэлж байгаа. Би ерөөсөө юу шоронд сууж байгаагүй. Би 10 жилээ төгссөн. Тэрийг амар бахархаад байгаа байхгүй юу? Тэг хүн болгон хийх ёстой зүйл үсттэй. Тэ шоронд суухгүй байх тэгээд 10 жилээ төгсөх юм уу? Хүн болгон хийх зүйл тийм. Өндөр одоо тийм таск биш үсттэй. Гэтэ хэцүү шүү дээ. Би л 10 жил төгснөд амар хэцүүсэн. Болмол дунд зөндөө болмоос. Болмол үедээс байдаг шүү. Бас химили шүү манай 10 жил явчаа. Манай багштай суусаалаа хөдж орж. Яа, спортоор хичээлдэ шүлэг мүлэг унших. Яа нэг сонь боксинг шиг. Самрын удаал тэгэл дуус шүү. Юу бүр гэл билүү Монгол хэл байхгүй би байгаа хөөх. Сургуульд байхад амар гоё. Багш нар ингээл загнаал, нэмникэн дээр муу гэж хүчээл, тэгэл тэрнээс амар айгаал, нэмникэн нууж муухаал байж байгаа Монгол сургууль шилждэг байхгүй юу? Дундаа ингээс. Тэгсэн чинь шууд зодчтой байгаа. Би дүгзээгүй юм уу? Тийм багш нар чинь ёо жинхэнэ гоё классик зодтолттой өөр ингэсэн фантазтай байж байна. Надад ч өнгөрсөн цаг дээр ярьж байгаа шүү дээ. Одоо тийм биш шүү дээ. Одоо тийм биш шүү дээ. Тийм шүү дээ. Одоо манай багш нар зүгээр ах уу? Одоо манай онлайнаар болж байгаа юм чи онлайнаар зодно гэж байхгүй. Онлайн зод. Камера онлайнаар хичээл зааж байгаа. Хаасан ч амар гоё заад юм л шүү дээ. Аа жил тэг заадаг гэсэн бол гоё. Тэгвэл 10 жил төгсөн юм байна. 10 жил зүгээр самбарт хичээл заагаад байгаа. Ямар хичээл юм бэ? Самбар л төгсөн тий. Энэ зүгээр юу намайг жоохон багтмаа энэс давалж явж байгаа. Чулууны онгоц. Тэгээ би цагдаад очиод энэ ахнаа машин руу шидсэн. Чи яа өөдөө бэ? Тэгээд бас жоохон хөвгтөс л амар баг шүү. Энэ сорго. Энэ гаражны тоглож байгаа. Тэг яг өсгсөн чинь нөгөө гаражны дээдлэн цөмөрцсөн байс тэрийг хараад айсандаа хурдаа багассан ч очиод. Ирмийн мөргө хоошоо ирэл. Тэг хүн шиг ингээд цусаалт ин чинь ангуучд юм байж тэгээд пүт онгооцсон. Цус хоожоод
Тэг хүн чинь бас юм бас нэг аим сусаалтал өхөн гэдэг юм мэдээд байгаа юмас ингэж ярьжсэн. Тэгэл гэрээ хаалгад тогшоол. Буцаагаад хийх. Тэгэл имлэгдээд ойжсэн. Тэгэл санд шүү. Тэгэд би гал үздэг ичиттэй болсон. Яа болиодгүй. За. Аха. Жишээ нь одоо чиний одоо комедиудаа араас комеди хийх гэж байгаа залуучуудад тийм сонирхолтой одоо хийж үзье гэсэн юм. Гайхалтай асуулт байна камерамен. Камерын асуух яа. Гэхдээ камерамен сая асуучлаа. Камерамен. Тэгээ камерамен асуулттай байлно. Манай найруулагчийн асуулттай байлно. Маа камерамений асуулт байлаа. Ер нь комеди хийж байгаа хүм сонирхож байгаа хүн бол ер нь stand up comedy-гийн нээлттэй микрофон буюу open mic дээр өөрийгөө туршиж үзэх бол яг хамгийн одоо энгийн мөртлөө хамгийн амархан зүйл хэрэг комедиан болмоор байвал тэгээд одоо ёо тууштай хийж хүмүүсийг нээлэхгүй ч гэсэн ер нь тууштай байх юм бол амжилтанд хүрэх магадлал бол байгаа. Юм болохоор зоригтой, тууштай тэгээд бас төвчээртэй байх юм бол болно. Patience is the key. Be patient and get skills. Тийм тий. Тойрог гэж бодож байна. Тийм шүү тууштай л байх хэрэгтэй ер нь альва юмд айлах тууштай тэрэндээ бууж өгөхгүй шаардахгүй зорьсон зорилгоо үнж тэрийг биелүүлэхин төлөө байж ижил хүн амжилтанд за чи зорилготой хувь чадахгүй юм хэд наан чи буuna гэдэг байгаа шүү. Тэгэхээр том зорилготой байх хэрэгтэй хүн том зорилготой байх. Ядаж бас юмыг нэг юм сонирхож байгаа юм бол тэр юмыг одоо төсөөллөөс илүү туршаад үзэнгүүтээ бас илүү хүн шинэ одоо бидний ярьжсэн шинэ ертөнцид нэгддэг. Магадгүй тэр шинэ ертөнд чам таалагдаад чи цаашаа үргэлжлүүлэх сонирхолтой болно. Тийм болохоор яг өөрийнхөө одоо хүсэж байгаа юмаа туршаад үзчих юм бол туршаад үз. Хүн failed дээ шүү дээ. Туршаад үз. Failed дээ шүү дээ. Юм нэг алдаад л ялагдаад л ингээл лүүс өгөөд шүү дээ. Тэгж байгаа л алт юм шүү. Би яг нэг удаа яг юм. Ер нь жинхэнэ fail чи бол бууж шүү дээ. Тийм жинхэнэ fail бол мөнгөхгүй. Broke-луулсан. Тэгээ fail яг энэ гоо надад нэг өдөр тохиолдчихсон юм. Яг тэгэхэд л бүр ингээд яг инээ төрд юм шүү. Аимш шааш. Яг одоо л яг алах юм байна гэж би хүн яг толгоо дэл байж л тийм л. Амберс шүү. За тэгээд битүүний хөдөлгөөн авч өнөөдрөөсөн чанд баярлалаа. Тэгээд цааш тийм уран бүтээлч амжилт хүсье. Өрсөнд хоёрдоо баярлалаа. Баярлалаа. Оо яа хөөхийн. Уулги би өрсөнд баярлаа гинэ. Өрсөнд баярлаа гэдэг муу. Гурлаа би минь алгаа бариад тэрсгээ. Гараа ирдгсэн. Ингэж байхаас салтсан шүү дээ. Би мэдэрч байна. Энэ тэ Орос барилж бро Монгол. За тэгээд баярлалаа. Дараагийн дугаараас байна тий. За баярлалаа. Энэ бол Бүүнкээр. Бидний subscribe хийгээрэй, like хийгээрэй, share хийгээрэй. Энэ бол Бүүнки бошираа. Гэн. Одоо гараа сатаж болох уу? Жохон хөлрөөд байна.